Хөвсгөл аймгийн хагас сум зурагтай явж байгаад гинтхэн дуудагдлаа. Санамсаргүй зүйл боллоо. Их баяртай байна. Бас миний өчүүхэн хийсэн зүйлсийг Монгол төрөө үнэлж байгаад баярлж байна. Тэгээд яран сандран лэглээ. Би өмнө танаас ярилцлагыг уншижсэн байна. Та одоо ингээд төрийн дээд те шагнал гавьяа хүртэх юм бол аавхаа дээлэр гангарнаа гэж ярьжсэн. Би бас ярилцлагч байна. Тийм. Бас яриаш өнөөдрийн дээд шинэ нөө те бас. За өнөөдрийн дээлний үед мэдээ шинэ байлаа. Би тэгээд авьяахын дийлэг удахгүй өмсөх байхаа гэж найдаж байгаа. Энэ одоо шагналаа мэдээж санаалтаа бас тэгэл яхаа. Тий, өнөөдөр мэдээж хамгийн түрүүнд баярлах хүмүүс маань миний аав ээж, миний өвгд ээж энэ өчүүхэн авьяасыг өвлүүлж өгсөн өвгд ээжтэй их баярлалаа. Өнөөдөр сайхан аавынхаа хөөргийг төрийн ордонд оруулж цэнгүүлчил гарч ирж байна. Тэгээд ийшээ орж бас Монгол төрийнхаа хойморт хүндэтгэл үзүүллээ. Сайхан өдөр байна. За Монгол түмэн сайхан надаарай. За.